Алдартай хөрөнгө оруулагчдын олон зөвлөгөө байдаг. Гэхдээ хамгийн түгээмэл практик ач холбогдолтой 10 зөвлөгөөг танд хүргэе. 1. Хугацаагаа тодорхойл. Хөрөнгө оруулж эхлэхдээ хугацаагаа тодорхойл. Таны зорилго урт хугацааны эсвэл богино хугацааны болохыг тодорхойлох нь маш чухал. 2. Өрөөс эхлэхгүй байх. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө өрөө бууруулж санхүүгийн баталгаатай байх нь чухал. Өндөр хүүтэй зээлтэй байх нь хөрөнгө оруулалтын үр ашгийг тань бууруулна. 3. Мэдлэг бол хамгийн чухал. Нэгэн алдартай хөрөнгө оруулагч мэдлэгт хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжийг өгдөг гэж хэлсэн байдаг. Санхүүгийн мэдлэг, хөрөнгө оруулалтын стратегийг ойлгох нь бат бөх суурь болж чадна. 4. Урт хугацаанд хар. Урт хугацааны хөрөнгө оруулалт нь эрсдлийг бууруулж хөрөнгийг өсгөдөг. Хамгийн алдартай хөрөнгө оруулагч болох Warren Buffett аваад дар стратегийг түлхүүх хэрэгэлдэг. 5. Эрсдлийг зөв удирдаг. Өгөөж эрсдэл хоёр шууд хамааралтай. Эрсдлийг зөв хуваарлаж төрөлжүүлэлт хийх нь чухал. Нэг хөрөнгөнд бүх мөнгөө тавихгүй байх. Хувьцаа, бонд, үйл хөдлөх хөрөнгө, крипто гэх мэт төрөлжүүлэлт нь эрсдлийг бууруулна. 6. Сэтгэл хөдлөлөө хяна. Санхүүгийн зах зээлд айдас ба сэтгэл хөдлөлтөө шийдвэр хамгийн их алдагдлалд хүргэдэг. Warren Buffett хэлэхдээ бусад хүмүүс шунаж байх үед та айж, бусад хүмүүс айж байх үед та шуналтай бай гэж хэлсэн байдаг. 7. Орлогын олон их үүсвэртэй бол. Хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө амжиргааны зардлаа 2 дахин давах хэмжээнд очлоо олон орлогын их үүсвэртэй бол энэ хөрөнгө оруулалтыг тань хамгаалах болно. 8. Үнийг биш үн цэнийг хар. Өндөр үнэтэй хөрөнгөнд орохоос илүү үн цэнтэй хөрөнгийг олох нь чухал. Value investing буюу үн цэнийг нь харж хөрөнгө оруулах стратеги хамгийн чухал юм. 9. Бусдын нөлөөнд авталгүй өөрийн зорилгодоо үнэнч байх. Өөрийн судалгаа стратеги дээрээ тулгуурлах. Масс болон медиа олон нийтийн хэтэрхий нөлөөлөлд автах нь алдагдлалд хүргэдэг. 10. Тогтмол хөрөнгө оруулалт хий. Жил бүр, сар бүр, 7 хоног бүр, магадгүй өдөр бүр бага багаар урт хугацаанд хөрөнгө оруулах нь ашгаараа орлого бий болгох буюу нийлмэл эффектийг бий болгодог. Үнийг дундажлах стратеги нь зах зээлийн хэлбэлцлийг бууруулна. Тогтмол мөнгөөр ижил давтамжтайгаар хамгийн гол нь урт хугацаанд хөрөнгө оруулалт хий.